Өглөө 7-д ч хичээлдээсэн чинь юу яагаад ихний цаг орохгүй шүү гэд 20 дугаар параас очичоод одоо тараад харьж явнаа. Гадаа гоё юм. Гэхдээ жоохон хүүтэн байна. Нартай хүүтэн байна. Дараа 7 хоногоос нэрээ. Дараа 7 хоногийн 2 дахь дипломын эхний үзлэгтэй гэж байна. Тэгээд одоо тэр хүртэл дипломоо сайн хийхдээ ямар ч зэрлүүлсэн байгаа тэгээ явж байна. Тиймэрхүү. Тэгээ одоо ер нь одохгүй ер нь дараачийн сэдвүүд рүүгээ сэдвгүй шин. Дараачийн бүлгүүд рүү орохгүй болохоо очиж. Тэ зүгээрээ. Одоо юуны хажууд явж байна. Музей хажууд явж байна. Ямар нэрт үзэл. Сая Шингисийн музейны урд нүүл очир. Өнгөөгээд хэдээс хэдэн хүртэл өнгөө гэсэн лээ. Тэгээд сэндээр нь очилж байгаа шиг байна. Тэгээ өнөөдөр хичээл дээр нөгөө өглөө би ногоон цай найруулж гисэн хгүй шилхэн саунд тэрэнд ногоон цай халуун усны найруулаад тавьсан чинь хичээл дээр очиж уугаа задлсан чинь пүт гээл усрыг хилэн хавраа задарчдیں۔ Да гар мар яаж зүсчихгүй. Энэ үзэн шүү. Монголын үндэсний музей. Яа тэгээд шилэн гараараа цэвэрлээд манай өөрчлөгч нарын цэвэрлж яхад гар марыг хэмдэж юм болов шүү дээ. Бас гараараа хөрөмдөөсөн. Тэгээд хичээл дээр амар нойр өрсөн цаа. Бүр ингээд нүд хүнд завхангээ хүндрээд бүр. Тийм 100 ногоорцсон багт энэгээр алах юм гоё шүү дээ. Гоё шүү. Одоо ер нь жоохон хөдөлгөөнтэй байхгүй бол хөдөлгөөн дутагдаад ах шиг санагдаад нөө. Тэгээд өгн жимд явчмаар ах энэ ч намждаг болов яадаг бол бодогдоод байх юм. Одоо 23 дугаар сургуулийн хажууд 100 хажууд нь явж байна. Жүр үрийн урд. Ягаад баха пимпл патч наацсан бэ гэхээр 2 хоногийн өмнө лөө тэ амир ойрхон 2-3 удаа гомдцохгүй. Тэгсэн чинь зүрийн 90 амны тойрогоор аимшигтай олон гарч тийм да. Сүрс. Одоо миний хамгийн явах туртай газар болох. Явуулсан цэцэлэг дээр ирж байна. Энэгээр би ямар газараа яг болох асуух туртай. 100 мөн аим гоё гэж. 10 жилд ангийн хүмүүс нөгөө халуун өдөр тараал шууд ийшээ ирээл. Усаар амир байлдаг үжлээ. Зарим хүүхдүүд ч юм уу энэ усаар өглөөрийнх нь наснаас сутгаж авч агаад. Тийм байсан. Одоо тэг тийм хүмүүс юм. Нэг амар энэ авир их яг болох юм битггүй л байна. Харалтай нэ гоё. Газар дээр сайгүй гоё юм гэдэгшил. Монгол улсын газрын зураг шиг хөшөөн дээр ингээд би норсон хувцас гэж хатаадаг зэ. Тэгээд ингээд нарлж хэвтвдгээс усаар байлдаг харамсалтай байх та. Энд дэр гар таардаг учраас хараад өвчлөлөө та. Гэртээ орж ирээд хувцас салчуд байж байна. Одоо ширэмэрэн дэрх юмнууд янзлан, хувцас янзлан. Тэгээд энэ гэрээ жоохон цэвэрлэн. Юмнуудаа ер нь амар бүгдийг сайн цэвэрлээд янзлчаад орой хооллоо хийж бараг таарах нь яах нь эсвэл жоохон диплом харж агаад хичээл ном харж агаад тэгээд орой хооллоо юм.
спагетти хийх гээд ногоогоо асилж байна. Сангин сарамсаа асилж байна. Би нөгөө бүр өдрөө орж ирээд бичлэг хийсэн дээ. Тэгээд гэрээ янзлан гэжээд гэрээ янзлаад юм янзлчаад тэгсэн чинь гинт амар толгоо өвдөөд амар өвдсөн за бүр ингээд хамрны яс руу янгинж өвдөөд тэгээд нэг юм уучаад тэг жоохон унтчаад сэрээд хоол хийгээд спагетти хийгээд идчихэд одоо жоохон амраад сууж ийн. Хичээллээ жоохон харна гэсэн чинь худлаа олчих шиг боллоо өнөөдөр. Гэтэ яах вэ? Гэтэ одоо яг хитэн цаг болж байна гэхээр одоо хитэн цаг болов. За замар зорой болж байна. Тэгээ сар амар гоё харагдаж байна гадаа. Тэгээ өнөөдөр бол нэг юмрхүүл мөглөө дөө. Дараа уулзъя да. Баяртай.